Сайн уу манайхан. Өнөөдөр бид Сэлэнг аймагт ирээд байна. Эндхийн байгаль үнэхээр ногоон, агаарт нь гарсан чинь шууд сэргээгээд явчлаа. Эндээс харуул орхон гол үнэхээр сүрлэг юм аа. Ийм байгальтай газар ирэхээр хүн бүрийн сэтгэл онгойн шүү. Энд баруун бүрэн хийдийн туур байна. Энэ газар түүх, соёл, байгаль 3-1 дор оршдог юм байна шүү манайхаа. Сэлэнг аймгийн энэ аялал үнэхээр сайхан өнгөрлөө. Дараагийн аялалдаа бид улам хойд зүг рүү, шинэ аймаг руу хамтдаа явна шүү. Сайн уу манайхан. Би Сэлэнг аймгийн Төвгаадаа Сүхбаатар суманд ирээд байна. Хот шиг тохилог, хүмүүс нь найрсаг, байгаль нь ч үнэхээр сайхан юм аа. Энд Шаамар суманд ирлээ манайхан. Монголын хамгийн үржил шимтэй газар гэдэг чинь үнэхээр үнэн байна. Тариан талбай, хүнсний ногоорн байна шүү. За одоо Хөдөр суманд ирлээ. Эндхийн ой мод үнэхээр өтгөн агаарт нь л гарахад цээж дүүрээд ирчээ шүү. Энд чинь Алтан булаг сум, манай улсын хойд хэл худалдаа арилжаа аялал жуулчлалын гол гарцсан юм байна. Энд ирэхээр Монгол Орос хоёрын найрамдал яг мэдрэгдэнэ. Энд ээж чад дээр ирлээ. Монголчуудын сүсэг бишрэлийн газар, энэ хаднаас их сайхан энерги мэдрэгдэжээ шүү манайхаа. Сайн уу манайхаа. Өнөөдөр би Сэлэнг аймгийн Түнхэл тосгонд ирлээ. Энэ тосгон чинь уул, ус, мод, гурвын дунд яг тайвширмаар газар байна шүү. Түнхэл нутгийнхан үнэхээр найрсаг юм аа. Эндхийн ой үнэхээр сайхан, агаарт нь яг сэргэж гээд байд юм байна. Түнхлийн хүмүүс яагаад тайван байдаг нь ойлгомжтой шүү. Түнхэл тосгоны аялал маань ийм сайхан өнгөрлөө манайхаа. Дараагийн аялалдаа бид Булган аймаг руу хамтдаа явна шүү. Subscribe, like дараад хамт байгаарай. Бүгдийг найртай шүү.